Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Узбекистан улсад хийсэн төрийн альчлалын үеэр тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёвын хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг илэрхийлж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байна. Альчлалын хүрээнд улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, агаарын харилцаа, олон улсын авто тээврийн харилцаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг 12 баримтчигт холбогдох хүмүүс гар үсэг зурлаа. Маш идэвхтэй Монгол улсыг сонирхож аялал жуулчлал, барилгын салбар, санхүүгийн салбар, хүнс үдээ аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарууд дээр хамтарч ажиллах төлөвлөлт гэрээ хийслүүд хийгдлээ. Монгол улсаас хонь нөхөр ямааны хөлдөөсөн мах авдаг байсан бол одоо боловсруулсан махыг одоо авах дараагийн шат руугаа орж ийн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ мэдчлэн одоо бид бүхэнд одоо худалдааныхаа эргэлтийг сайжруулах олон төрлийн боломжууд байгаа. Монгол улсаас өвхөр хонь ямааны махыг Узбекистан улсад руу экспортлох мөн дайвар бүтээгдэхүүнийг одоо экспортлох олон улсын гэрчлэгэн дээр гар үсэг зурлаа. Ерөнхийлөгчийн найзчлалын хүрээнд бол хамгийн гол нэг чухал хийсэн юм бол Монгол улсаас 100 мянган толгой бог малыг Узбекистан улсын зах зээлд одоо худалдан борлуулах тийм шийдвэр гарлаа. Энэ удаагийн төрийн альчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл багтсан бөгөөд төрийн альчлалын үеэр зохион байгуулсан бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон юм а. Энэ үеэр 5 бог Solution компани, Монгол Базалт, Доктор Авцүлжээ, Aero Gyms зэрэг аж ахуй нэгжүүд Узбекистаны талтай хамтрах гэрээ хэлтэл хийлээ. Тухайлбал Монгол Базалт компани, Базалт Узбекистан групп хамтран Узбекистанд орчин үеийн базалт технологи үйлдвэр байгуулахаар болж байна. Базалт утас өнөөдөр Америк, Европ, Хятадын зах зээл дээр нийлүүлж байна. Базалт бол зөвхөн барилгын материал биш. Сансар, судлал, автомашины салбар, хөлөг, усан онгоц гэх маш олон салбарт хэрэгэлдэг ийм шин төрлийн түүхийд болсон. Энэний одоо хөгжил хөдөлгөөнд олон улс орнууд бол өрсөлдөж байна. За тийм учраас бид ч гэсэн энэ том салбарт одоо хөл тавьж Узбекистанийнхаа Базалт Узбекистан компанитайгаа хамтарч дэлхийн зах зээл дээр гарах юм түүхэн үйл явдал болж байна. Энэ бол манай бизнесийг байгуулдаг ганцхан манайч бас Монголын бизнес өндөр ач холбогдолтой. Биднээс нь экспортын бүтээгдэхүүнээ илүү өргөжүүлэх одоо Монгол улс маань ганцхан уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна олон төрлийн бүтээгдэхүүн гарах маш ач холбогдолтой гэж харж байна. Яг тариад эрхэлж байгаа компани, яг үйлдвэрлэл эрхэлж байгаа компани хоорондоо ярьж байгаа учраас үн ханшны хувьд ч гэсэн маш хурдан ойлголцож байна. Тэгээд мөн технологийн хувьд ч гэсэн манай Монголын тал зарим талаараа технологийн төрүүлсэн. Зарим талаараа Узбекистаны тал ч гэсэн одоо Оросын технологиуд мэддэг болохоор ярихад маш их амархан байна. Үеийн зах зээл дээр яг ноос ноолороо Монголын ноос ноолороо гаргадаг гэдэг мэдээлэл бол байхгүй байна. Тэгэхээр одоо шинээр үүсэх магадaltaй боломжтой зах зээл гэж харж байна. Төрийн альчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-өөс 2026-нд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр байгуулж, худалдааны эргэлтийг 10-аас 20 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж талууд үзлээ. Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос ноолор, арьс шир, мах-махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимсгэн хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллана. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд засгийн газар хоорондын хамтарсан комиссийн анх дугаар хуралдааныг 2024 оны 2 дугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар талууд тохиролцлоо.